Би чинь яг шинэ улс руу орохдоо бол хамгийн түрүүнд 3 үг сурчдаг байсан. Сайн байна уу? Тэгээд баярлаа, баяртаа гэд 3 үгийн сурчин. Тэгэл дуугаа унаад явж байхдаа зам тарсан хүн болгонтой мэдлдэг. Тэгэл хүмүүс чинь ингээл гайхаж харж байгаа намайг мэдлэнгүүт чинь тэгэл нүрийнх нь хөрөл нь өөр болол инээгээл бас айгүй гоё мэдлдэг. Гэх мэтчлээ ер нь явж байгаа газартаа өөрөө гоё эерэг. Тэгээ өөрөө гоё ингээд энерги түгээгээд яваадах юм бол нөгөө харьцаж байгаа хүмүүс, уулзж байгаа хүмүүс ч гэсэндээ айгүй гоё энергитэй уулздаг юм шиг санагдсан. За сайн байцгаана уу? Намайг Баталдын очир байна гэдэг. 2023 оны 5 сарын 5-нд Улаанбаатараас Английн Манчестер хот хүртэлх дугуйтай аяллаа 1 жилийн турш хийгээд 14,000 км зам 19 улсаар дамжаад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн залуу байна. Аялал гэдэг бол миний хувьд боловсрал. Тиймээс өөрийнхөө боловсралд хөрөнгө оруулалт хийж гин гэдэг утгаараа аялал бол хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог. Дэлхийд дээр маш олон аяллаа сонирхолтой хүмүүс байдаг. Харин миний хувьд ганцаараа аяллыг ер нь илүү чухал гэж үздэг. Яагаад гэвэл яг хувь хүний хөгжил талаас ганцаараа аялах нь маш том үр дүнг үзүүлдэг. Ганцаараа аялснаар өөрийнхөө дасаж мэддэг орчноос холдоод өөрийн таньж мэдгүй, хэл соёлыг мэдгүй тийм орчинд ороод өөрийнхөө айдастай, өөрийнхөө эргэлзээтэй нүүр тулаад тэндээс хөгжиж дэвших, хүмүүстэй харилцах харилцаа, ертөнцийг харах өнцгөө өөрчилснөөр ер нь хувийн хөгжил маш хурдан өөрчлөгддөг гэдгийг сая мэдэрлээ. Тэгээ аялал гэдэг бол маш том боловсралтай хөрөнгө оруулалт хийснээр хувийн хөгжил өөрөө асар ихээр нэмэгдэнэ. Тиймээс өөрийнхөө хувийн хөгжилд том хөрөнгө оруулалт хийж аялаарай гэж хүсэж байна. Миний хувьд сүүлийн 1 жилд маш том хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд энэ бол зүгээр аялах биш. Дээрээс нь миний хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хувийн хөгжил дээр ч гэсэндээ маш том ахиц гарсан болохоор сүүлийн 1 жилд зарцуулсан одоо аялалдаа хөрөнгө оруулсан тэр зүйлсийг ерөөсөө дэмий зардал гэж ерөөсөө бодохгүй байгаа. Энэ бол миний хувьд маш том үн цэнийг бий болгосон, маш сайхан дурсамжуудыг бий болгосон. Тиймээс өөртөө хөрөнгө оруулалт, өөрийнхөө одоо боловсролд хөрөнгө оруулалт хийхин тулд мэдээж санхүүгийн хувьд хадгаламж өөртөө мэдээ зохицуулт хийх хэрэгтэй. Тэгж чадах юм бол өөртөө одоо эрх чөлөөг бэлэглэн, аяллаар гайхалтай дурсамжуудыг бүтээн, шинэ ертөнцтэй танилцсан. Тиймээс ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь миний хувьд хамгийн том чухал зүйл, аялалдаа хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь. За сүүлийн 1 жилийн хугацаанд амьдралынхаа хамгийн гайхалтай дурсамжуудыг, дээрэс нь өөрийнхөө маш олон жил хүсэж мөрөөдсөн, төсөөлж одоо хардаг байсан тэр гайхалтай мэдрэмжүүдээ бүгдийг мэдэрсэн аялал болсон. Тэгээд энэ аяллаа эхлэл, төгсгөл одоо өрнөл бүх зүйл нь үнэхээр гайхалтай болсон. Анх аяллаа эхлүүлэхдээ зөвхөн өөрийнхөө хүрэх цэгийг харж ирсэн. Тэр дунд болох, уулзах хүмүүс, үзэж харах зүйлсээ ерөөсөө төсөөлөөгүй. Яг аялалдаа гараад эхний өдрөөс ахуулаад үзэж харж байгаа, уулзаж учирж байгаа, мэдэрж байгаа бүх зүйлс маань үнэхээр гайхалтай, үнэхээр төсөөлшгүй гайхалтай мэдрэмжүүд байсан. Тэгээд маш гайхалтай дурсамжууд, хорон мөч хүрдээ үнэхээр аз жаргалтай байсан. Үнэхээр хэцүү олон зүйлс тохиолдсон ч гэсэндээ тэр болгоныг даваад өөрийнхөө хүсэл мөрөөдөл рүү өдөр бүр 100 км-ээр ойртож байгаа нь миний хувьд үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Одоо маш олон сар, жилийн хугацаанд зөвхөн миний толгойд төсөөлөлд байсан тэр гайхалтай хүсэл мөрөөдөл, тэр гайхалтай харахыг хүссэн зүйлс, уулзахыг хүссэн хүмүүс зөвхөн миний мөрөөдөл төсөөлөл байсан бол энэ аялал эхэлснээрээ энэ бүгд төсөөллөөс бодит байдал болж шилжсэн. Тэгээд өөрийнхөө төсөөлж исэн болгоныг яг бодит амьдрал дээр үзэж хараад уулзаж учрах нь бүр үнэхээр гайхалтай мэдрэмж. Хүний авч болох хамгийн гайхалтай аз жаргалтай мэдрэмжүүд байсан. Тэгээд хүн гэдэг бол өөрөө мэдрэмж, дурсамж бүтээж амьдрах нь хамгийн гайхалтай үн цэн гэж боддог. Аялал гэдэг бол өөрөө мөрөөдлийг илүү гайхалтай, өөрийгөө таньж мэдэх, дурсамж бүтээх, маш олон зүйл дээр маш олон гайхалтай мэдрэмж, үнэт дурсамжийг бүтээх болно. Тиймээс аялал бол одоо миний үлдсэн амьдралд хамгийн том байр суурийг эзэлнэ. Тиймээс та бүхэн ч гэсэндээ өөрийнхөө амьдралын хамгийн гайхалтай
дурсамжуудыг бүтээж хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэр гайхалтай аяллаа яг одооноос эхлүүлээрэй гэж хүсэж байна. Тэгээд тууштай байж өөртөө үнэнч байгаад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх арга замаа олоорой.